За эрхэм шүүгчнэртэй болон нийт оролцож байгаа багийнхандаа 2 багштай энэ өдрийн мэнд хүргэе. За манай баг нь Дорнод санхүү гэдэг баг маань оролцож байна энэ удаагийн стартапта. За бидний олж харсан нийгэм тулгамдсан нэг асуудал бол за жижиг аж ахуйн нэгж байгууллагууд нь эхлэн бодогчийн оронтой байхгүйгээсээ болоод санхүүгийн тайлангаа яаж гаргах вэ? Хэнд хандах вэ? Гаргасан тайлангаа тайлан маань гаргасан хүн маань мэргэжлийн этгэлтэй найдвартай байж чадахгүй. Эргээ дараад нь ямар нэгэн хяналт шалгалтанд орвол бид яах вэ гэдэг асуудлыг олж харсан байгаа. Эдгээр асуудлыг манай баг өөрсдийн одоо энэ шинэлэг санаагаараа шийдэхээр төлөвлөсөн байна. Бид одоо тухайн үйлчлүүлэгч нартай одоо хууль тогтоомж олон улсын стандартын дагуу одоо үйлчилж асуудлыг шийдэж өгнө. За ингээд бидний зах зээлийн цар хүрээ бид хоёрын одоо ингээд багтаамж хэр байгаа вэ гэж үзэхээр одоо Дорнод аймгийн татварын хэлцээс авсан энэ судалгаанаас харахад бол 2016-аас 2019 оны байдалд жилд дунджаар 90 аж ахуйн нэгж байгууллага шинээр бүртгэгдэж байгаа гэж үзэж байгаа. За тэгээд бидний өрсөлдөгч юм байх вэ гэхлээр одоо хуваараа санхүүгийн тайлан гаргадаг нэгтлэн бодогч нар байна. Одоогоор Дорнод аймгийн хэмжээнд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага байхгүй байгаа нь бид хоёр бас давуу талыг олгож байгаа болов уу гэж үзэж байна. За бид хоёроор үйлчлүүлснээр одоо тухайн хэрэглэгч нар маань компаниуд маань одоо ямар давуу талыг ямар ялгаралтай байх вэ гэхлээр бид хоёр одоо санхүүгийн онлайн програм болох эрхэс програм дээр ажиллаж өгнө. За тэгээд тухайн бид хоёроор үйлчлүүлсэн байгууллагынхаа анхан шатны баримт бүрдүүлэлтийг архив хадгалж зэрэгээр одоо хийж үйлчлүүлнэ. За үүндээ болохоор архивгод ингээд хадгалах нь байна. За санхүүгийн програм маань одоо энэ байна. За тэгээд бид хоёр одоо ямар үйлчлэгээ үзүүлэх вэ гэхээр бүх төрлийн тайлан гарна. За одоо энэ дэр ингээд нөөтийн тайлан, аж ахуйн нэгжийн тайлан, санхүүгийн тайлантай, удирдлагын чанартай тухай гаргах тайлан хугацаа бүрд нь гаргаж өгч үйлчлэн. За мөн 8 нэрийн дэлгүүрийн тооцоо хийх байна. За орлого зарлалын дэлгэрэнгүй болон хураангуй тайлангийн богино хугацаанд одоо тухайн компани захирлуудыг санхүүгийн мэдлэг олгох сургалт зэрэг явуулах нэ. За бид өөрсдөө яаж одоо нийгэмдээ хэрхэн танилцуулж өөрсдөө маркетинг сурталчилгаа хийвгээ гэхээр нийгэм даатгал, татварын хэлцээс, улсын мөртлийн хэлцүүртэй хамтарч ажиллаж өөрсдөө танилцуулж өдөрлөг зохион байгуулж ингэж өөрсдөө олон нийтэд танилцуулах нэ. За нийт битгарын одоо энэ хүн санаанд маань нийт одоо 9,142,904-ний хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж үзэж байна. Одоо энэ ингээд үзэж байгаа. За үүнээс ажлын байрны түрээсийг бол 6 сараар за ингээд санхүүгийн програмын дээр 6 сараар ингээд түрээсэлж цааш нь ингээд төсвөө босгож үйлээ ажиллах нэ. За битараар одоо үйлчлүүлэх битарын одоо энэ одоо орлогын тайлан байна л да. За битар сард дунджаар одоо 15 аж ахуйн нэгж байгууллагын нөөтийн тайлан, аж ахуйн нэгж орлогын тайлан, санхүүгийн тайлан. За сардаа 5 дэлгүүрийн тайлан тооцоо гаргаж, худалдагчийн тооцоо гаргаж явуулах юм байна. За ингээ бит хоёр сардаа сая 700, жилдээ 24 сая төгрөгийн орлого олох юм байна. За битарын зардал нь болохоор за ингээд зарлууд маань гараад сардаа сая 460 мянга, жилдээс 17 сая 520 мянга төгрөгийн зардалтай ажиллаад нийт бит хоёр одоо нийт шаардлагатайгаа хөрөнгө оруулалтаа 2 жилийн хугацаанд нөхөж үзнэ гэж үзэж байгаа юм аа. За ингээд төсөл хэрэгжснээр битарын төсөл хэрэгжснээр битар орон нутгата өөрсдөө ажлын байрыг бий болгоч чинь. За нийгэм даатгалал татварын тайлан гаргадаг аж ахуйн нэгжүүдийг бол цаг тухай бүрдэн тайлан хугацаанд нь тайланг гаргуулаа явуучих юм байна. За тухайн компани санхүүгийн зөв тайлан бүртгэлтэй өөрсөнд нь хэрэгтэй мэдээлэл тайлангаас хараа явуучих боломжтой байна гэж үзэж байна. За ингээд манай багийн гишүүн бол Баяр Цэцэг. За 2012 онд хөдөө аж ахуйн сургуулийг нэгтлэн бодогч мэргэжлэр төгссөн. Төгснөөсөө хойш банк ус санхүүгийн байгууллагуудад зээлийн эдийн засгчаар ажилласан туршлагатай байна. За би болохоор Нарантын мөн адил 2012 онд төгссөн нэгтлэн бодогч мэргэжлэр худалдааны байгууллагууд ажилласан туршлагатай байгаа. За эцэст нь гэж хамгийн сүүлд нь та бүхэндээ хэлгээд байгууллагын түүх цаасан дээр бичигддэг, баримт дээр бичигддэг тухайн түүхийг бичдэг хүмүүс нь нэгтлэн нэрвнэр байдаг юм а гэж хэлэх гэсэн. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Заавал нэгтлэн бодогч эдийн засгч байх шаардлагагүй ч гэсэн бүгдээрээ тийм мэдлэгтэй байхыг бол одоо яг энэ бидний амьдарч байгаа нэг юм шаардж байгаа шүү дээ. Тэгэхээр та хоёрын энэ зөвхөн одоо яг аж ахуйн нэгжээр төрийн бус дээр энэ тайлан гаргахаас гадна бас гэр бүлүүдэд одоо эдийн засаг бизнесээ яаж удирдах вэ гэдэг бас зөвлөгөө өгдөг байгаасаа гэж бас та нар юм санаа нэмээсэй гэж бодож байна. Та хоёр зөвхөн л одоо нөгөө улирал энэ тайлангуудыг л гаргаа суугаад байгаа нь шүү дээ тий. Тэгээд түүнээс гадна одоо
тий тогтмол одоо залуust ялангуяа тий яаж одоо нөгөө нэг сайн нэг одоо хадгаламж тай болох тий сургалт лекц тий энэ төр хийгээ явлаа штэ. Тиймэрхүү жижиг одоо ийм сургалт зөвлөгөөнүүдийг бас гэр бүлүүд залуучуудад их өгдөг байгаасаа энэ үйлчлэгийг бас нэмэрээ гэж бодож байна. А нөгөө талаасаа бас нийгмийн хариуцлагын хүрээнд ч гэсэн бас ийм зөвлөгөөнүүдийг тодорхой хэмжээгээр бас нийгмийн хариуцлагаараа заавал төлбөртэй гэхгүй бас бага хэмжээгээр өгж явах юм бол ер нь та нарын санаа бол их боломжийн гэж бодож байна. Тэгээд төсөв тооцоон дээрээ нэгтгэн бодохын хүмүүс бас хайцсан гайгүй хийсэн байлгүй. За тэгээ амжилтсан. Тэгээ одоо юу яадаг шүү дээ. Нэгтлэнгууд ингээ хийгээд өгдөг. Дараа нь өөр нэгтлэнтэй одоо өөрснөө гэсэн хувийн нэгтлэнтэй бол өмнөх материалын бүдэл дээр нь яг хангаад яг өмнөх материалын даах чи ийм явж ийш шүү. Тэр бүдэл дээр нь болно. За.